За өглөөний мэнд үргээ. За би яг одоо гүйлээ. Яг тэгэхээр энэ ногоон гэрэл авсан байна. Энэ гэрлээр амжиж гарах хэвээр. За ингээд ямсар амжичлаа. За энэ гудамжаар би 7 хоногийн 2 өдөр явдаг. 2 дахь өдөр 3 дахь өдөр явдаг. А бус өдрүүд нь бас өөр одоо газар очдог. Тэгэхээр нэг өсөндөө би ингээд одоо 7 хоногийнхаа ажлын хуваар маань одоо өөр хүмүүстэй өөр газар очиж ажилладаг гэсэн үг. Тэгэхээр энэ маань нөгөө миний ярьдаг нөгөө утасны аппликейшн гэдэг юм гэж чимчин штэ. Харж байгаа л байршлаа сонгоод хүнээ сонгоод явдаг. Тэгээ энэ одоо их гоё. Өнөөдөр 11 сарын 13 штэ. Тэгчтэй ийм гоё намар болж байна. За тэгээд энд байгаа монголчууд ихэнх нь айгүй одоо унаа машинтай машин тэгээрээ ажил төрлөө зохицуулдаг. Миний хувьд болохоор нөгөө одоо нийтийн тээвэр ашигладаг байгаа. Тэгээд энэ бол хувь хүний сонголттой. Ягаад гэхээр нөгөө заадах би нэг энэний одоо копи асгараад байна. Дүүрэн байгаа учраас явдалтанд асгарч байна. Тий. Машин бариад ажил төрлөө амжилтдаг хүмүүс бол бас тэдний сонголт. Наад чиг одоо ингэж нийтийн тээвэр ашиглаж ажил төрлөө амжилтдаг нь миний сонголт. Тий. Тэгээд гэхдээ би энэ унаа машин арчлаад аваад явна гэдэг бас мундаг авяас гэж боддгийн шүү. Энэ бас тийм амархан ажил биш. Би бол тэр талдаа өөрийгөө тийм хангалттай бэлтгэсэн гэж бодохгүй байгаа. Тийм ч учраас би ингэж нийтийн тээвэр ашигладаг. Тэгээд өнөөдөр би энэ бичлэгийг яагаад хийж байна вэ гэхээр одоо хамгийн гол зорилго маань ярих гэдэг зорилго маань юу гэхээр энэ сайхан байгаль харуулж бодсон. Тий. Тэгээд энэ аргагүй нөгөө далайн эргийн чиглэн уур амьсгалтай ийм учраас өвөл болдоггүй. Тэгээд ерөөсө хоёрхан үйлрэлтэй байдаг 100 намар гэсэн үйлрэлтэй байдаг. За хайлт нөгөө миний нөгөө ногоон гэрэл авсан учраас би гүүх хэрэгтэй. Ер нь ногоон гэрлээр амжиж гүүхгүй бол тий. Тэгээд энэ гоё байгалийн харуулгач энэ бичлэгийг хийж байна. Тэгээд ингээд ажилдаа явахдаа ингээд сайхан цэвэр агаараар амьсгалж явна гэдэг бол бас юу аахгүй юу. Би өөрийгөө харилж байгаа бас нэг хэлбэр байгаа аахгүй. Тэгэхээр хүн ер нь яаж цэвэр агаарт амьдрах уу? Яаж одоо ингээд одоо харт удаанаас хол байх уу? Энэ бол аюу том одоо асуудал байгаа юм л да. Тэгэд миний тухайд одоохондоо би ингээд хачинго цэвэр агаараар амьсгалж аюу сайхан амьдарч байгаа ч гэсэн нэг өдөр их орондоо очино. За нэг айхтар утаа гэдэг юм руу чи очино. Тэгвэл тэр утаанаас зугтаана гэж бодож байгаа. Яаж зугтаах вэ гэхээр одоо яадаг чи тий? Хөдөө гадаа явдаг ч юм уу яадаг чи. Тэгээ ийм л байх ёстой гэж би төлөвлөж байгаа. Бусдаар болоо тийм одоо би юм хорт утааны баг зүгээд яваад л танив ш тийм үстэй. Ийм амар хүн нөхцөлд бол Улаанбаатар хот маань өвлийн цаг тийм байгаа шүү дээ. Энийг бол нуухдаггүй хэлэх тийм байна. Тэгэхээр ингээ чэйж дөрийн цэвэр агаар амьсгалах тий. Чэйж дөрөн одоо тий хорт бодис амьсгалах. Мэдээж яаж утсан гэсэн эрүүл хүн байлаа гэж амьдрахгүй. Тэгтээ одоо яаччгүй одоо байгаа нөхцөлтэй хүмүүс хөөхс ингээ түлцэнгүү ингэж утаагаар амьсгалж байгаа болох тэдний буруу биш. Энийг одоо яаж шийдэхийг мэдэхгүй. Миний хувьд шийдэж байгаа ганц гаргалгаа юу гэхээр одоо ерөөсөө тэр утаан сухтаагаал одоо хөдөө гадаа юу ч байдгийг тэр л амьдрах гэж бодож байна. Ялангуяа одоо ингээд ийм одоо орчинд ийм орчинд одоо ингэж амьдарч цэвэр агаар гэдгийг мэдэрсэн хүний хувьд хорт утаа гэдгийг бол үнэхээр амсгалж чадахгүй. Тэгээ яг зөв ойлгоно үстэй. Тэгээд хизээ юм байсан, утаанд л байсан биз гэж бодох байсан. Тэгтээ бас ийм цэвэр агаар гэдгийг чи мэдсэн учраас би цэвэр агаар шүтэж байна. Энэ одоо цэвэрхэн одоо тий агаар одоо юу гэдэг те утаагүй агаар гэдэг чинь одоо үнэхээр би мэдсэн учраас одоо би ахиж тийм утаатай зургалтмааргүй байна. Тэгэхээр одоо миний энэ хэлж байгаа санаа юу гэхээр болж игэл одоо Улаанбаатар хотоо утаагүй байлгая. За үнэхээр утаатай байгаад байх юм бол утаагүй газар одоо өөрийгөө бод. Та өөрийгөө бодохгүй таныг өөр хинж бодохгүй гэдгийг хэлэх гэж энэ ярилцлага хийж байна да. Зайгаа баяр та.